Дэлхийн төв өнөөдөр хаана юм бэ гэх юм уу Ромхот Италид. Дэлхийн бүх улс төрч, удирдагч, манлайлагч, ерөнхий сайд, ерөнхийлөгч тийш очсон байгаа. Яагаад гэх юм бол Pope Francis нас барсан. Pope Francis-ыг гаргаж өгч байгаа. Donald Trump мэдээж бас очиж байгаа. За тэгээд онгосон газарсныхаа дараа анхны үйлдэл нь юу байсан бэ гэх юм бол твит гаргасан. Ямар твит юм бэ гэх юм бол Ромд газартлаа Орос Украин талдаа ярилцсан. Бид нэр хилцэлтэй хүрэх, тохиролцоонд хүрэх тун ойрхон байгаа. Тийм учраас энэ хоёр тал ерөөдөө ойлголцоод энэ хэрэггүй утга учиргүй дайныг зогсоож хилцэл дээр гар сүг зураад энэ дайны ард гарья. Энийг зогсооё. Melania Trump энэ бүх арга хэмжээнд бүрэн оролцоод Pope Francis-ыг гаргаж өгөөд тэгээ мэдээж ихнийг нэндээ суусан. Өөр хэн сууж байгаа юм бэ гэх юм бол Macron. Тэгээ сонирхолтой Зеленский ч гэсэн ихнийг нэнд сууж байгаа. Яагаад тэгж байгаа юм бүү мэд. За өөр хэн ирсэн байгаа юм бэ гэх юм бол Joe Biden-ыг өрцөн байгаа. Энэ бүх лай, маргаан, ядаргааг ихлүүлсэн ерөнхийлөгч те. Тэгээ мань өөрөө хаана явж байгаа, хэнийг гаргаж өгч байгаа, мэдж байгаа болов уу юм уу яг сайн мэдэхгүй байна. За тэгээ Pope Francis-ийн энэ каскыг ерөнхийдөө ингээд лацалцсан. Тэгээ одоо. Тэгээ энэ ивентээр бас юу болсон бэ гэвэл Зеленский Трамп хоорондоо уулзсан, ярилцсан. За нүр тулаад ярилцсан. За тэгээ Трамп юу хэлсэн бэ гэх юм бол миний таамаг юу юм бэ гэх юм бол хой. Энэ одоо эцсийн бодол шүү. Тохиролцоонд хүрэхгүй юм бол амжилт хүсье. Тэ бид нар одоо байхгүй шүү. За тэгээ энэ дундаа хин орох гэдсэн бэ гэх юм бол Macron одоо хараарай. Тэ санд ширээ бэлтсэн байгаа. За хоёр амт шиг ингээ хоёр мэдлж जैन тийм ээ. За тэгээд уулзалтын хэсэг рүү орох гээд байсан чи Трамп хардаа гараараа тий Үгүй чи энд оролцохгүй. Зеленский бит хоёр одоо ярилцсанаа. Тий зогсооцсон байгаа шүү дээ. За Макронд энэ таалагдаг баха. За тэгээд Дональд Трамп юуны авьяастай юм бэ гэх юм бол зургийн авьяастай байх шиг байна тий. Өнгөрсөн жилийн хугацаанд ямар олон супер зураг гарсан бэ гэх юм бол одоо Saint Peter's Basilica дотор Зеленский Трамп ингэ ярьж байгаа. Энэ бас гайхалтай зураг. Би үсэж байгаа юм бэ гэх юм бол энэ дайн зогсоосоо. За тэгэхээр энэ зураг эцсийн цэг тавьдаг зураг муу юм бол магадгүй Дональд Трамп дээр их тайвны Нобелийн шагнал өгөх ёстой тий. За яагаад Зеленский юм яарад уулзж байгаа юм бэ? Им их анхаар тавьж байгаа юм бэ? Жохон хүндэтгэл үзүүлж байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Юу юм бэ гэх юм бол Путиний амнаас сонсцгой. Поздравляю весь личный состав всех воинских подразделений, принимавших участие в разгроме неонацистских формирований, вторгшихся на российскую территорию в Курской области. Курск район областад украинчууд юу хийсэн бэ гэх юм бол тийшээ дайрсан. Нилээг талбай авч чадсан. Ойролцоо нэг 80 мянган украин цэрэгтэнд нас барсан. Тэгээд тэр талбайгаар юу хийжсэн бэ гэх юм бол 8 хийжсэн. Зеленский тэрийг өөрөө хэлжсэн. Тийм ээ. Оросууд энэ Курск област районы талбай нутгийг буцаагаар авмаар байгаа юм бол биднэрт бас талбай нутаг ирүүлээ өгөх ёстой. Миний том хүзэр, миний улаан хүн гэж ярьж ирсэн. Тэр адал явдалтай юм дуусаа. Авантюра киевского режима полностью провалилась. Киевийн удирдагч нарын тоглоом өнөөдөр дууссан. А понесенные бүтлгүүцэн фейлдсэн. Противникам огромные потери, в том числе и среди наиболее боеспособных. The enormous losses гайхалтай их хүн ам тоног төхөөрөмж мөнгө алдсан. Подготовленных и оснащенных, в том числе и западными образцами техники силами ВСУ. Барууны тоног төхөөрөмж зэвсэг. Тэг хамгийн туршлагатай цэргүүд Курск област үгүй болсон. Это штурмовые онцгойгийнхан спецназ тэ. Безусловно отразятся на всей линии боевого соприкосновения. Боронх дээрч шүү. За тэг хамгийн хүчтэй, хамгийн туршлагатай цэргүүд алдсан. Одоо тэ эр хитэн саруудад байлдааны талбай дээр үр дүн гарнаа. Та нар хамгийн туршлагатай цэргүүд алдсан шүү. Полный разгром противника в Курском приграничье создает условия для дальнейших успешных действий наших войск и на других важнейших участках фронта. Приближает разгром неонацистского режима. За тэр Куру районд ерөөхдөө бид нар одоо өөрийнхөө талбайнуудаа авцсан. Одоо хаашаа дайрч байгаа юм бэ гэх юм бол манай цэрэг урагшилж байгаа. Одоо ганцхан тэр Донецк, Донбасс, Одесса биш те. Одоо Киев руу бас ойртож байгаа шүү. Куру районоос манай цэрэг одоо бас байлдаж эхэлж байгаа. Одоо бид нар энэ неонацистийн Украины засгийн газрыг унгаахад тун ойрхон байгаа.
18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. За тэгээ ганцхан Зеленский хинтээ Трамптай л уулзаагүй. Хинтээ үргэлж уулзж байгаа юм бэ гэх юм бол Макронтой уулзж байгаа. Би тэгээд энэ хоёр өдөржингөө ингээд баг уцаар ярьдаг юм байна. 7 хоног болгоо энэ хоёр ингээд зураг авдаг ярилцдаг юм байна. Юу ярьж байгаа юм бөөмэд. Амар царай ерөөсөө байхгүй ах шиг байна. Тэгээ Германы хэвлэл мэдээлэл бас юу хэлж байна гэх юм бол тийм Politbeben nach Trumps finalem Angebot. Улс төрийн хувьд газар хөдөлж байна. Томоохон хөдөлгөөн орох гэдэг нь яагаад гэх юм бол Трамп эцсийн саналаа өгсөн. За тэгээд Trumpийн засгийн газрын кабинет дотор сууж байгаа David Sachs-ийн үгийг одоо сонсцгоё. The basic problem is that Zelensky doesn't want to make a deal. I mean, ерөнхийдөө том асуудал нэг суур асуудал нэг юу юм бэ гэх юм бол Зеленский хэлцэл хиймээргүй байна. He has rebuffed the Americans on Crimea, which should be the easiest point to give on. За тэгээд Зеленский юу гэсэн бэ гэх юм бол Кримийн арал дээрээ татгалцсан. Энэ бол хамгийн амархан. Бараг 10 жил болж байна. Кримийн арал угаасаа Оросуудын тэгээд тэрийг буцаагаад өгнө гэж байхгүй. За тийм амархан хамгийн жижиг юм дээр ч буулт хийхгүй байна. He's been completely unrealistic about their prospects on the battlefield. He was insulting. За тэгээд байлдааны талбай дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол бодит амьдралаас шал өөр юм ярьж байгаа. Тэгээд ялагдах юм байна. Одоохоно 4 област удахгүй 6 удахгүй 8 тийм ээ Украинчууд өөрөө бас тэрийг ярьж байгаа. Тэрийг бүр ойлгохгүй ингээд тас гүрэж байна. To the White House when he visited the White House in his T-shirt or whatever, he was dressed inappropriately, and then one of the got great in. Rorschach tests for America. I think that meeting was. За тэгээ нэмээд ерөөд цагаан ордон дээр очиод бидний хүндлээгүй манай ерөнхийлөгчийг манай дэд ерөнхийлөгч бас доромжилсан. Аятаахан шиг ч хувцсалж чадсангүй. Well, I mean, he was insulting to the president and especially the vice president. He murmured under his breath a curse word to the vice president. Remember? За тэгээд цагаан ордон дотор Jerry Vance-тэй ярьж байхдаа тийм ээ. Энийг Америкчууд анзаарсан, Donald Trump анзаарсан, Jerry Vance анзаарсан, бүгдээр анзаарсан. David Sachs энийг бас ярьж байгаа. Тэгээд Donald Trump-ийн кабинет засгийн газар дотор энийг мэдж байгаа. Тэгээд Зеленский юу хэлсэн бэ гэх юм бол тэр P үгийг хэлж байсан. Тийм эсвэл нөө S үг, сука. Тийм Jerry Vance л. That. Yep. I mean, it was really quite something. And remember, he's biting the hand that feeds him. I mean, he has an obligation, I think, to be respectful to his patrons in a way that his patrons may not. His patrons. Тэгээд ерөөдөө хаалж байгаа хүний гарыг хадж байгаа. Тийм ээ? Санхүүжүүлж байгаа, дэмжиж байгаа, зэвсэгзүүлж байгаа талыг ерөөдөө хүндлэхгүй байна. Тэдний тэжээж байгаа гарыг ингээ хадж байна. Way that we may not to him. And he has demonstrated, I think, that he's unrealistic in every possible way. He's unrealistic about Ukrainian prospects on the battlefield, about retaking Crimea, and about who the hand is that feeds him. За тэгээд Зеленский юу ойлгох байгаа юм бэ гэх юм бол байлдааны талбай дээр бодол байдлыг ойлгохгүй байна. Хин ерөөхдөө Украиныг амьдулж байгаа ойлгохгүй байна. За Кримийн арлыг буцаагаад авна гэсэн тэрэн дээр бүр ингээд тий шал бүр ойлголттой явж байна. So my view on this is quite simple, which is if Zelensky won't see reality, let him go find new patrons. За тэгээд Зеленский дахиад хэлье Трампын кабинетийн гишүүн шүү дээ. Зеленский энийг ойлгохгүй байгаа юм бол тий амжилт хүсье. Өөр санхүүжүүлэгч дэмжигч хүнийг аваа. Starmer and Macron support him. They say they will. They say they have the ability to do this. But they can't, and they can't enough. Well, they appear They can't to. enough. My They point say they is, can, but they- Zelensky has made his bed. Let him sleep in it. За тэгээд Макрон л явахгүй, Штамер л явахгүй, тэгээ эцсийн эцтэй шүү дээ. Зеленский өөрийнхөө ороо бэлтцэн тэнд дотор тэгээд сайхан нойрсоорой. За тэгээд Зеленскийн дэмжигчнэр одоо бас жоохон эсэргүүцэд эхэлж байна. За энэ хин бэ гэх юм бол Виталий Кличко, боксийн дэлхийн аварга, тийм мундаг тамирчин. Украин гаралтай. Тэгээ бас Киев хотын засаг дарга. We doesn't take a solution right now. A lot of conversation about possible solution, and one of the scenario, what you say is to give up. Олон гарц гаргалаа байгаа, олон сонголтууд байгаа. За нэг нь юу юм бэ гэх юм бол бид нар тэгээ талбайнуудгаа өгөх. Кримийн арал 4 област тийм.
Шудар биш л те. But for the peace, temporary peace, maybe can be solution. Гэхдээ түр хугацаанд эсвэл инх тайвны төлөө энэ шийдэл байж магадгүй. Temporary. Do you and Тэг ингээ хэлж байгаа нь түр зуртай. Түр зуртай биш л те. Тэ. President Zelensky, as you say, you are in charge of the nation's capital. Do you and he talk about what the answer might be? Тэгээд асууж байна. Зеленский та хоёр ерөөхдөө юм ярьдаг юм уу? Зеленский чиний үгийг сонсдог юм уу? Чамаас яасан дээр үү гэж асуудаг юм уу? Үгүй. Үгүй. You? You're an important man. Maybe you should be invited to those conversations. Яагаад ярьдгүй юм? Та ерөөхдөө чухал хүн шүү дээ, тий? Нийслэлийн засаг дарга. Танаас ерөөхдөө жоохон санаа авах хэрэгтэй юм шүү. President Zelensky don't think so. Ерөнхийлөгч Зеленский тэгж бодохгүй байна. Энийг сонсож байгаа юм бэ хүмүүс Starmer-ыг сонсож байгаа. Starmer-ийн тийм зэрэг ард түмэн тэнд нас барахгүй байгаа шүү дээ. Starmer challenges Trump's peace plan. Ерөнхийдөө энэ дэмжихгүй байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд ер нь бол иймэрхүү л зураг байна шүү дээ, тий. Starmer, Macron, Zelensky. Тэгээд Trump-ийн засгийн газар, Trump, JD Vance эдгээр бүгдээрээ тулталан залхацсан. Тийм. Тэгээд Trump-ийн эргэн тойрны хүмүүс бүр том хүүн ямар зураг шеэрлээд байна гэх юм бол ийм зураг. Тэгээ ийм зураг. Эднэр залхацсан. Трампд би дахиад хэлье. 1 жилийн хугацаа байгаа. Тэгээ энэ дээр улс төрийн амжилт гаргах чадахгүй бол эндээс бушуухан шиг салсан дээр. Тийм ээ. Байдны алдаа, Трампын алдаа болох ёсгүй гэд Трампын эргэн тойрны хүмүүс нь ярьж байгаа байхгүй юу? За тийм учраас энэ дайн сайн үр дүн гарахгүй. Украин ялагдана, Европ алуулна. Тийм ээ? НАТО бутрна. Энэ алдаа, Трампын алдаа байх ёсгүй. Эргэн тойрны хүмүүс нь ярьж байгаа. Би тэрэн дээрээ 100% санал нийлж байна. Ерөнхийдөө Зеленскийн өдрүүд нь төгсгөл нь тун ойрхон байгаа хаа.